Хардамж сүхтэйг зарин цанилэгдаржээ. Ардын хувьсгал ялсны дараагаар нэгэн хардамжээр хэд хэдэн хүнийг хараан нөгөө ертөнцөд илгээж байж. Харин түүнийг хүч чадал онгод сайтай нэгэн зайран даран сөнөөсөн гэдэг. Тэр үед гисэр сүмийн ойролцоо сүхтэй химээх хүнд ч үл анзаарагдам нэгэн эр аж төрдөг байж. Нас нь 60 гарч яваа хэдий ч 18 настай залуу ихнэр авснаар хавь ойрынхоо хүмүүсийн анхаарлыг татсан юм. Хэдэн сар жилээр угаагаагүй мэт харагдах үе түмэн өрчлөө болсон хар нүүр. Дайхарч ширэлдсэн буурал гизэг атгар биетэй түүнийг 18 настай залуу бүсгүй тооцсон гэхээр анхаарал таталгүй яхав. Тэгээд сүхтэд овоож оцоогоод байхаар хөрөнгө хогшил гэж үгүй. Чааг их ямаа тууг их хонгүй шахан мөртлөө мөр бүтэн гидэс цатгалан аж төрөөд байдаг нь ч бас гайхалтай. Түүнтэй суусан 18 настай бүсгүйг царай муутай маанаг эсвэл үгээгүй ядуу нэгэн химэн бодвол энэ дүрэл болно. Харин ч царай зүсээр хинэж дор орхооргүй цагаатай химээх энэ бүсгүй тэгтлээч модоо барьчихсан алин охин биш. Гэхдээ цагаатай баг жаахан охин хэрнээ нэг л баясгалангүй. Хашаанасаач гарахгүй. Хаа нэгтээ цохиулаа гэхэд газар ширтэн маш гонигтай алхаж яваана харагддаг байлаа. Хавь ойрын хүмүүс энэ тухайл ярьдаг байв. Хятадын пүүсний лууханууд хүртэл. Аяа сүхтаа. Чи ихээ сайхан хүүхээ авсан. Гэж атаархангүй дуу алддаг байсан гэд боддоо. Ер нь энэ хоёр яагаад танилсан болох нь сүхтэй химээх хэлгүй юм шиг ширүүн царайтай эрийн нууц нэгэн явдлаас болж илэрсэн юм. Тэр үед Монгол даяараа бошхыг халах залуучуудын эвлэл гээчим бий болж хүмүүсийн дээлний нударгыг тайрч бурхан тахлыг нь нурааж хүүхнүүдийн гизэг үсийг тайран нуглаа завхрал гаргаж байлаа. Үсээ ямар ч урлаггүй тайруулсан хүүхнүүд сахан гутал өмсчхөөд мандлын хөгжмийн аянд хүмүүн төрлөختний дотроос хүнд бэрхээр дарлагдсан хөөрхий бидний бүсгүйчүүл химээнд улам бүжиглэж тэрч бүхэл эмэгтэйчүүдийг гэрийн боол эрийн зарцын хүнд ажлаас чөлөөлөх нэрийн дор нөхрүүдээс нь салган завхруулж байсан удаатай. Тэгээд тэр зуны наадмаар эмэгтэйчүүдийн тэгш ирэх гэдэг нэрийн дор хүүхнүүдийг барилдуулж байсныг дээхэн үед өвгөд инээлдэн ярьдаг байлаа. Тэр үеэр бошхыг халах залуучуудын эвлэлийнхэн дарлагдсан бүсгүйчүүлэг чөлөөлөх кампанид ажил өрнүүлэн пенц тоглуулагч барин айл хунраар хэсдэг байж. Нэгэн өдөр цагаадаг гэртээ ганцаараа байхад нь гадаан дуу хоор нэжигнэн хаалга нүдхэн сонсогдлоо. Хашааныхаа хаалгыг тайлахад бошхыг халах залуучуудын эвлэлийн 3 бүсгүй нэг эрэгтэй байв. Тэд хүй хай гэхийн зургүй цагаадаг тал талаас нь бүчин авч. Улаан гэрт очие дуу хоор сонсож шийж үжиг үз. Олон нийтэд орж бүжиглэж болно штэ. Гэж огт сонсож байгаагүй зүйлийг нь тал талаас нь хилэн толгой тархийг нь угааж гарав. Түүнд хувцсыг нь хүчээр шахам өмсүүлэн улаан гэрт аваачлаа. Тэгтэл консмол дарим гихч Оросын бураадаас ирсэн хүүхэн. Чи жаахан монопол уучих. Гэсээр түүнийг хахаж цацуулан Орос арх сотглаа. Удаачгүй хөөрхий бүсгүй согтчоод бүх хүннээ нэг нөгөө хэлж олныг гайхшруулав. Бас чиг бошхыг халах залуучуудын эвлэлийн гишүүдийн эгд үзлэг дөрүүлжээ. Харин сүхтэйгийн удам угсаа Түшээдхан аймгаас гаралтай гин. 1860-ад оны ихээр сүхтэй нь догшин бэрнэлээ химээх хүний ганц хүү болон мэндэлсэн аж. Ээж нь шивгчин байхдаа савл хийвэл хулгай хийх. Эсвэл хавь ойрынхоо эр бүхэнтэй хөгшин залуу гэлтгүй бөкс бүрөөрөө холбогдчиход байсан төдийгүй. Хүний амь хороосон хэрэгтэс эрдэгдэм баран буюу золигт гарчээ. Баран болгож золигт гаргана гэдэг нь үнэн дээр хүн биш болгон муу мухай зүйлтэй нөгөө ертөнцид үдэж байна гэсэн үг. Харин догшин бэрнлэгийг чинь удаа дараалан хулгай хийж хэд хэдэн удаа хүчингийн хэрэг үлдсэн этгээд байлаа. Тэрбээр хээр мал хариулж яваа охид хүүхнүүдийн суран дэлэгийн тас татаж хүчиндээд тамхины цогонд улайссан ганцаараа умдаг хавцаанд түлж тамгалдаг гаж донтон байлаа. Түүнийг удаа дараалан хүчин хийсэн учраас 9 эрүү тулгаж шахаандаруулжээ. Шахаа гэдэг нь өгсөн хүний үс яс завхай эмийн өмд гэд 9 шидийн муу мухай зүйл доогуур мөлхөж гарахыг хэлж байгаа юм.
Ингэснээрээ хинхэнд нь хар хүч, хараал ерөн л муу мухай юм шүглжгсэн хоёр барам хээр таралдснаар учраа ололцжээ. Нүрийг нь хараар будаж барам болгосон эмэгтэйг хээр ганцаараа явж байхад нь тааралдаад цачиж зог туссан боловч мань нэрд ганц хүчин тичхий гэсэн бодол төрөв. Тэгээд л шулуухан дарж яваад шургуулахт нь мөнөөх золигт гаргасан хүүхэн өмнөөс нь хөдлөгчөн аядсан юм байх. Амьдралд нь анх удаа эмэгтэй хүн эсэргүүцэл үзүүлэлгүй ингэрэнээсэн. Тэгээд ч өмнөөс нь хөдөлж дэндүү нөрөмгий загинсанд манер хайлж орхив. Ингээд бие биедээ сэтгэл алдарснаар сэтгэл зүрхээ нээлтсэн элен далангүй ярилцжээ. Тэр хоёр цугтаа хүрээ орж аж төрхөөр шийдэв. Үүний тулд мэдээж хэрэг хөрөнгө мөнгө шаардлагатай болсон бөгөөд хэсэгтээ агуйд оргонохоор шийдэцгээв. Энэ хооронд Пернле хав оройс хулгайг ёстой л хийх шиг болов. Тэр ихээхэн хатуу идэлтэй болсон агаад хаанхын хэнийг игүүтгснэг чухам тэнгэрэл харсан байх. Ингээд Пернлегийн гэдэг айл хүрээн дэрж хятадуудаас хашаа байшин худалдан аван аж төрөх болжээ. Тэднийг нутгийнхан нь сайн таних учраас муу мухагаа олонд таниулахгүй тулд өдрийн цагаар гэрээсээ цухина гэж үгүй. Пернле шин дөлөөр олзон гарах бөгөөд хоньныхаа гуй гурил будаагээд авахгүй юм гэж үгүй. Тэгтэл том удалгүй Пернлегийн эхнэр дүрзээ хөл хүнд боллоо. Ирэх биш хүн юмгсэндээ Пернле өр удмаа үлдээх болсондоо хөлн газар хүрэхгүй баясаж байлаа. Тэр үед хүрээнд тун цөөн хүн амьдардаг байсан учраас Пернлегийн нууц дэлгэгдэжээ. Энэ бүхнийг хүмүүс сонссон нь эдний гэрт бүр аз завшаантай хэрэг болов. Хүмүүс сэжиглээд эднийхээс дөлхөөс гадна юм гуйхт нь гай болох байх гээд өгч орхино. Тэрч бүхэл Пернлег гэрийнхэн гаднаас улаан зам юм хулгайлаад явахт нь гэрийн эзэд. За яах вэ? Гай болж байсан юм байлгүй. Золигт гарсан чигээрээ гараг. Гээд тоохгүй өнгөрөөж байсан удаатай аж. Жилийн дараа Пернлегийн эхнэр дүрзээ амарчж хүү төрүүллээ. Тэр өдөр тэнгэр хойсогнон улаан шороо тэнгэрт хадаж байв. Энэ үеэр Пернлегийн эхнэр дүрзээг амарчж байгааг сонссон нэгэн зурхаачлам. Асар хар хүчингээс хүү төрлөө дөө. Энэ бол 60-д нэг төрөх ер бусын хар хүч шингээсэн хүн. Гэж төрсөн өдрөөр нь зурхаа зураад хэлж байжээ. Хүүгээ төрөх өдөр Пернле нэгэн сүхэлж авсан агаад хүүдээ сүх гэж нэр хайрлсан авч алсдаа сүхтэй хэмээн дуудагдах болсон гин. Ухархаатай гүн шингэсэн хорголжин нүдтэй хар хүүхэд хамрын ханаад ч хөрөлгүй өсөж боожж байлаа. Харин эцэг их шигээ зожиг нэгэн болж хашаанасаа голдох нь бөөхөл үеийнхээ хүүхдүүдтэй тоглохгүй нь хачирхалтай. Хүүн нэг удаа эцэг их хоёроос "Хүмүүс яагаад манахаас зүхтаад байдаг юм бэ? Бас надаас ч гэсэн айхад байгаа юм шиг санагдах юм" гэж их хэрсүү ухаанаар асуусан гэдэг. Ихэд санаан зовсон ээж аав нь "Муухай хүмүүс тэгж ил байг битгий тоо. Хашаандаа ганцаараа тоглож бай" гэж хэлсэн аж. Тэгтэл нэгэн жижигхэн явдлаас болж томоохон хэрэг мандахад эцэг их хоёр нь хүртэл хүүгээсээ айх шиг болжээ. Хашаанаасаа огтхонч цухойдаггүй сүхтэй хүү нэгэн өдөр гудамжныхаа хүүхдүүдтэй тоглов. Бүх юмыг өөрийнхөөрөө болгоод сурчхсан 7 настай сүхтэй хүү нэгэн хүүхдийн тоглоомыг уурандаа нураачгав. Тэгтэл цаад хүүхд нь ууралсан да. "Танаа аав ээж хоёр чинь хүн биш чөтгөр. Чич гэсэн ялгаагүй" гэд хэлчихжээ. Гэтэл сүхтэй хүүгийн нүд аимшигтайгаар эргэлдэн "Тэгвэл танаа аав ээж хоёр үхэн мэдв" гэж хэлчихэд хашааруугаа гүгээд орчхож хүүгээ уур уцаар болцоход орж ирэхэд нь аав ээж хоёр нь ч яав ив болоод явчихав. Хүү болсон явдлыг хэлээд "Тэдний аав ээж хоёрыг үхнэгээд хэлчихлээ. Харж ил байгаараа маргааш үхэн" гэж хэлжээ. Энэ үеэр хүүхдүүдээсээ болсон явдлыг сонссон хамар хашааных нь эхнэр нөхөр хоёр айсандаа царайн зөвхий ч гэсэн орж ирлээ. Хөөрхий хүмүүсийг харсан Пернле "Та нар биднийг чөтгөр шулмас гэж ярьдаг юм уу?" гэдэл бууж гарлаа. Мөнөөхөн золгүй ирэм хоёр өвдөг сөхрөн байж уучлал гуйж гарав. Гэтэл орон дээр ихэмсгэн наргагүй сууж байсан бяцхан хөөсөхтэй "Та хоёр маргааш үхэн мэдвөө" гэд нүлэмжээ. Энэ үгийг сонссон ирэм хоёр хингэнтэл уйлсаар гарцгаав.
Эцэг эх хоёр нь хүүгээсээ "Чи яагаад энэ хоёр хүнийг үхнэ гэж хэлэв?" гэхэд сүхтээ "Өгөх юм чинь үхнэ гэж хэлэхгүй өөр яах юм бэ?" гэж итгэлтэй гэгч нь хариулаад хөнхгөр нүдэрээ цоо ширтгэд эцэг их хоёр нь далтчиж байсан гэдэг. Маргааш нь өдөр дундын үед мөнөөх ирэм хоёрын гидсэн гинэтхэн хөөж эхлэв. Эхнэр нөхөр хоёр гидсэн тогоо шиг томорч эхлэхийг мэдчихэд айхан эргэнд хүүгээрээ айлын хүмүүсийг дуудуулжээ. Гаднаас хүмүүс орж ирэхэд тэр хоёрын гидсэн хагараад үхэж байсан гин. Энэ явдлаас хойш хав ойрынх нь хүмүүс төдийгүй. Эцэг эх хоёр нь хүртэл сүхтэйгээс айж бэргэх болов. Тэгээд сүхтэйг 13 настай байх үед нь тэдний хашаандаа хөрш айлтай боллоо. Нэгэн ядарсан эмэгтэй дөнгөж хөлд орж байгаа хүүтэйгээ хоёулахнаа хашаажгүй задгай газар норхой хар гэрт аж төрж байхыг Перенлегийн эхнэр дүрзээ хараад өрөвдөхдөө хашаандаа буулга гарвалжээ. Тэгтэл ядарсан эмэгтэй баярлах та. Буйнын дэлгэрсэн та бүхэндээ маш их баярлаж байна. Хүү бид хоёр насан туршдаа та бүхний боолын чинь боол босхны чинь шороо болж явъя гэж хэлсэн нь насан туршийнх нь үг болжээ. Тэр ядарсан эмэгтэй эдний хамаг ажлыг хийх боллоо. Хаа очиж сонирхолтой зүйл болж зожиг хүү сүхтэй сайх эмэгтэйн бяцхан үрийг өхөөрдөн инхрийлэх болсон агаад аав ээжийн ч үүнд их баярлаж байлаа. Дүйнхэр гэдэг нэртэй энэ жаалыг ямар ч ааш авир гаргаж байсан сүхтэй уурлна гэж үгүй. Сүхтэйг харин 20 нас хүрэх жил эцгэн өнгөрөв. Удаачгүй их нь тэнгэр талснаар сүхтэй орь ганцаараа хоцорчээ. Перенле буруу хазгай юм их хийж байсан ч гэсэн хүүдээ бараг л насаар нэгдэх хатуу идэл үлдээж амьдсан гэдэг. Сүхтэй харин ихнэр авсангүй. Дүйнхэр хүүг 19 нас хүрэхэд нь ээж нь өнгөрч 2 залуу хамтдаа хоцорлоо. Дүйнхэр хорвогийн жамаар 25 наснда ихнэр авсан бөгөөд ихнэр нь охиноо төрүүлээд савны халуунаар өөд болж уй гашууд автав. Энэ охин бол цагаатай аж. Дүйнхэр охиноо өсгөж овоо хүн шиг байсан боловч харамсалтай нь мориноос унаж гэмтснээр хорвоог орхилоо. Ингээд 12 настай цагаатай охин сүхтэйгийн гар дээр хоцров. Ганц 2 жилийн дараа л сүхтэйгийн мунаг зан нь хөдөлснөөр охиныг эзэмджээ. Тэгээд л ихнэр нөхөр бололцсон аж. Харин сүхтэй залуу ихнэрээ алдчихна гэж айхдаа хашаанаасаач гаргадгүй байв. Энэ бүхнийг сонсоод бошхыг халах залуучуудын эвлэлийн гишүүд цагаатайг ухалн сэнхрүүлсээр толгойг нь эргүүлж дөнгөжээ. Тэгтэл архинд халамтсан цагаатай "Би та нар шиг болмоор байна" гэж хэлснээр үсээ хэргуулан бошхыг халах залуучуудын эвлэлийн гишүүн боллоо. Орой харанхуй бүрий болсон хойно шал согтуу цагаатайг зангад гэдэг залуу гэрт нь хүргэж өгөхөөр болов. Тэрбээр цагаатайг замдаа айлд оруулж хувцсыг нь тайчиж идэлжээ. Шүн дунд ухаан орсон цагаатай нөхрөөсөө айж гэртээ харахыг хүссэн авч зангад. Одоо эмэгтэйчүүдийг дарлаж байхаа болсон гэж хэлээд дахиад дээр нь гарчээ. 60 гарч яваа хөгшин нөхрийг нь бодвол залуу хүн арай хүчрхэг байсан нь ойлгомжтой. Тиймээс цагаатай хувь заяатайгаа эвлэрий гэсэн шиг зангадыг хүзүүгээр нь тас дэврэн хөлөө алцайлаа. Эхнэр нь хонуутаар алга болсонд сүхтэй санаа нь зовох бус. Харин уурлаж бухимдсандаа бараг л галзуурах шахаж байлаа. Өглөө цагаатай үс гизгээ тайруулчихсан өрөвийсэн амтан орж ирлээ. Тэгтэл сүхтэй "Гичи минь чи хаан заваарч яваад ирэв" гэж зандархаад тэрээр огтхонч цочирдсан шинжгүй. "Одоо би хөгшин чамд дурлахаасаа өнгөрсөн. Би бошхыг халах залуучуудын эвлэлийн гишүүн болсон" гэж хэлээд тайруулсан гизгээ харуулхад нь сүхтэй бараг л ухаан алдах шахжээ. Тэгээд тэрээр "Чамтай хамт заваарсан улаан хувьсгалчд чинь тарчилж үхнэ, ойлгов гэж хэлэхэд нь тунч аимшигтай харагдаж байжээ. Гэтэл цагаатай "Чи муу хараалч намайг ч гэсэн албуулаад" гэхт нь "Би чам шиг гिचиг одоохондоо алахгүй. Чамтай ойртсон болгон үхэх болно. Чи үүнээс болж ганцаардан зовж өхнө" гэж хэлээд "Одоохон чи манайхаас зайл" хэмээн хөөж гаргажээ. Цагаатай тэр даруй улаан гэрт очиж бүх зүйлийг ярив. Энэ бүхнийг сонсоод зангад
Тэрмө Феодал солиорч байна. Бурхан шашин хараал байдгүй гэж нөхөр нацагдорж бидэнд хэлсэн. Түүнтэй нэгийгээ үзэж хөрөнгө хогшлоос нь цагаатаад олгуулах болно гэж агсарч байлаа. Ингээд бошхыг халах залуучуудын эвлэлийн гишүүд бусад дарлагдсан эмэгтэйчүүдийг суллахаар айлуудаар явв. Тэгээд төгс тайжгэгч айлын хашааг зангад даван орлоо. Тэгмэгц гэнэтгэн л зангадын орилох дуутай нохойн архирах чимээ зэрэгцээд явчихав. Энэ чимээг сонсоод эвлэлийн гишүүд хаалгыг эвдэж ортол. Зангадын хоолооноос цус садарчсан хэвтэж байлаа. Тэрээр айлын гарц нохойны дээрээс үсрээд буучсан нь тэр байж. Ширүүн дөгшнөрөө ойр хавьтай зартай уг нохойч угсгийгээд зангадын хоолыг сэт татчихсан бололтой юм. Ингээд тэднийг хийл бужигнаж байхад цус нь олгойдон гойжиж зангад өгөж байлаа. Тэр шөнө нь улаан гэрт ажилдаг хоёр ч хүн учир битүүлгээр өхөв. Энэ үеэр цагаатай маш их айж балмагдж байсан бөгөөд сүхтэйгийн байнга занаж байдаг бөө санаанд нь орлоо. Тэгээд цагаатай бөөгийн точхоор яравчилсан агаад хар гүйхээр шахам цанлаг химээх зарингийн гэрт орон. Тэрээр заринтанд "Миний нөхөр сүхтэй таныг байнга харааж зүхэж байдаг юм. Би түүнээс салаад зүхтэж явна" гэж хэлэхэд "Хараалч сүхтэй юу? Би түүний хараалыг олон удаа буцаасан юм. Тэгээд л надад муу санаж явдаг байх. Хинэн дийлхэ үзнэ" гэсээр өмсөглөө гсав. Тэгээд буйлж эхлэхдээ зэрэг цагаатай гарч одсон аж. Маргааш нь цагаатайг улаан гэрт сууж байхдаа нь "Танай нөхөр өнгөрчхөж" гэсээр хамар хашааных нь хүн иржээ. Цагаатайг эвлэлийн гишүүдтэй очиход сүхтэй гэрийнхээ үдэн дээр гидсэн хагараад өгчихсэн хэвдэж байв. Ингээд хар домч сүхтэй зарин цанилэгт дийлэгдэж өгсөн аж. Сүхтэйгийн хөрөнгөн дээр үлдсэн цагаатайч жаргасангүй хид хідэн нөхөр сольсон авч бүгдээрээ л сүхтэйгийн хараалаар нөгөө ертөнц рүү илгээгдсэн аж. Харин цагаатай яг түүний хэлснээр ганцаардан зовж шаналж өгсөн гэдэг. Энэ талаар хүмүүс ярих та. Харин сүхтэй гайгүй хүн байсан. Түүнээс өөр хүн байсан бол мөн ч олон хүнийг тонилгох байсан да гэж ярилцаж байсан гэдэг. Энэхүү аль 80-90 жилийн тэртээ нэгэн хар хүчтэн өөд болжээ. Одоо ч гэсэн бидний дунд тиймэрхүү хар энерги ихтэй хүмүүс аж төрж байгааг санахад илүүдэхгүй болов.